Монгол улс цөлжилтөд хамгийн их өртсөн орнуудын нэг. За тухайлбал нийт газар нутгийн 81.9% нь цөлжилтөд өртөд байгаа юм. Тэгвэл хээрийн бүсэд хийсэн судалгаагаар жилдээ 6100 тонн хөрс салхиар илэгдэж алгуулж байгаа гэх үр дүн гарчээ. Харин говийн бүсэд хөрсний илэгдэл 2.5 дахин их байгаа бол газар тариалангийн бүсэд 3 дахин их байжээ. Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэн хамгийн сүүлийн үеийн технологиг ашиглан судалгаа хийхэд дээрх үр дүн гарсан байна. Хэрвээ ургамалтай байсан бол хийсэхгүй байхгүй юу? Ургамал байхгүй болохоор тэр хийсэж байгаа. За ургамал яага байхгүй байгаа гэх юм бол мэдээж мал ургамлыг бол юу гэдэг чинь банк идээд ургамлыг бол гүйцэд ургаж чадахгүй байгаа. Та бүхэн ер нь бол хээрээр яваад үзэх юм бол бараг 10 см өндөртэй өвс бол их ховор штэ. Ер нь бол ингээл 5 6 ер нь дөнгөж ургангууд нь идээд эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ургамал өөрөө өндөр болж чадахгүй байх юм бол түүний юунаас бол хөрс бол байнга л хийсэн. Хөрсний илэгдлийг бууруулахад ургамал чухал үүрэгтэй. Мөн менежментээ сайжруулж малчид малынхаа тоо толгойг цөөлөх, фермжүүлэх, бэлчээрээ сэлгэх малын тэжээл тариалах шаардлагатай байгаамаа. Энэ хүрээнд малчид тариаланчдад сургалт явуулахад дараах нөлөөг үзүүлсэн байна. Манайх тэжээл тари гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн компани маань Төв аймаг, Архангай, Өвөрхангай аймгийн сумдуудаар өөрсдөө яваад малчдыг өвлжөө буусныхаа хүлд ногоон тэжээл тариалаач гэдээ уриалаад за газрын хамтдаа бэлдээ зааж өгөөд ингээ явсан байгаа. Давхарцсан тоогоор 10 гаруй мянган малчинд бид нэр сургалт өгсөн байна. Хамгийн гоё нь хамгийн амжилттай нь юу вэ гэвэл малчид маань эхний 1-2 жилдээ өвлжөө бууцсандаа ногоон тэжээл тариалж агаад одоо аймаг орон нутгаас газар авах хүсэлтээ өгөөд 2 гаад 5 гаад малын тэжээлээ тариалаад эхэлж гисэн. За тэгээ бага аврын техник тоног төхөөрөмж худалдаж аваад түүнийг эзэмшээд эхэлж гисэн амьдралынх нь нэг хэсэг болсон байгаад ер нь аль бид их баяртай байгаа. Цөлжилт нь байгаль орчинд нөлөөлөө зогсохгүй иргэдийн өдөр тутмын амьдрал амжиргаанд ч нөлөөлж байдаг. Энэ нь цаашлаад хүнсний аюулгүй байдалтай холбогдох тул засгийн газар үүнтэй үндэсний нэгдсэн бодлого төлөвлөгөөг уялдуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хувийн хвшлийн оролцоог өргөжүүлэх шаардлагатайг энэ үеэр онцолж байлаа.